Цацраг идэвх тог хаягдал. Атомын цахилгаан станцын үйл ажиллагааны явцад цацрагаар бохирдсон эд материал хог хаягдал бий болдог. Үйлдвэрлэлийн явцад бий болсон цөмийн хаягдлыг бага ба дунд түвшний цацраг идэвхт хог хаягдалд тооцдог байна. Мөн шинжилгээ судалгааны ажил болон эрүүл мэндийн салбарт цацраг туяаны эмчилгээний явцад бага түвшний цацраг идэвхт хог хаягдал бий болно. Харин хуучирсан атомын цахилгаан станцыг татан буулгахад овор ихтэй цацраг идэвхт хаягдал асар хэмжээгээр үүс гардаг ажээ. Альва эд хэрэгсэл бараа материал цацрагаар бохирдсон нөхцөлд заавал устгах шаардлагатай. Ийм хог хаягдлын жишээ нь цацрагт бохирдсон хамгаалтын хувцас, бэйли, цөмийн байгууламжийн эдэнг барилгын материал ордог байна. Цацрагийн аюул. Цацраг идэвхт хаягдал нь хүний нүдэнд үл үзэгдэх цацраг туяа ялгаруулдаг. Энэхүү ионцсон цацраг нь хүний бие эрхтний эдэст ноцтой хор хөнөөл учруулах аюултай. Жишээ нь хүний ДНК-гийн бүтцэд нөлөөлж эрүүл эдсийг гэмтээж хавдрын эдэс болгож өөрчилнө. Цацраг туяаны эрч хүч их байх тусам хавдрын их үүсэх эрсдэл нэмэгддэг. Цацрагийн дотроо хэд хэдэн төрөл байдаг. Гамма туяа гэхэд гэрэлтэй төслөж маш их энерги агуулдаг. Гамма туяа бол хүний бие болон эд материалыг нэвтлэх өндөр чадвартай цацраг юм. Цацраг идэвхт бодисоос мөн альфа болон бета туяа ялгардаг. Эдгээр нь зарим тохиолдолд их энергитэй боловч богино зайд үйлчилдэг. Тухайлбал альфа туяа нь хэдэн сантиметр зайд нэвчээд агаарт сарндаг. Бета туяа нь арай илүү зайд хэдэн метрт үйлчилдэг төдийгүй хүний арсыг нэвтлэх чадвартай байдаг юм. Beta-Teilchen durchdringen die Luft bis zu einigen Metern. Sie können auch die menschliche Haut durchdringen. Атомын цахилгаан станцад хадгалагддаг хонц аюултай цацраг идэвхт хаягдал бол ашиглаад дууссан цөмийн түлшний савнууд юм. Жухам давал цөмийн хаягдал түлшнээс ялгардаг цацраг нь бага ба дунд зэргийн түвшний цацраг идэвхт хаягдлуудтай харьцуулашгүй асар их хүчтэй онц аюултай цацраг байдаг. Түүнээс гадна цөмийн хаягдал түлш нь нейтроноор шаарддаг. Нейтроны үйлчлэлийн улмаас хүний бие эргэтэн ноцтой гэмтэж, гэмтсэн эргэтэн өөрөө цацраг идэвхт бодис болж хувирдаг. Цөмийн хаягдал дотроос хамгийн аюултай тооцогддог ашигласан цөмийн түвшний савааны дэргэд зогссон хүн хэдхэн минутанд л амь насаа алдах аюултай. Цацраг идэвхт бодис нь хүний бие эргэтнийг гаднаас нь цацрагаар шарахаас гадна дотор эргэтнээр нь дамжин хордуулах аюултай. Ингэхдээ амьсгалын замаар болон хоол хүнсээр дамжин хүний биед нэвтэрдэг. Жишээ нь цацраг идэвхт йод хин хэлбэртэй байдаг бөгөөд хүний бамбаа булчирхай торимтлагдаж гамма, бета туяагаар дотроос нь шаарддаг. Стронци эр хэмээх цацраг идэвхт элемент нь ундны усаар дамжин хүний биед нэвтэрч, ясанд торимтлагдаж, дотроос нь үргэлжлүүлэн хордуулдаг байна. Ради 226 гэхэд гамма бета туяанаас илүү хүчтэй асар аюултай альфа туяа ялгаруулж эдисийг гэмтээдэг. Цөмийн хаягдлаас холдон тусгаарлаж битүүмжлэх нь. Цацрагийн хор хөнөөлөөс хэрхэн хамгаалах вэ? Өнөөдөр хүн төрлөختөн цацраг идэвхт хаягдлыг хоргоожүүлж чаддаггүй хэвээр мэдээж он жилийн явцад цөмийн хаягдлаас ялгарах цацрагийн эрч хүч хэмжээ буурна. Гэхдээ цацраг идэвхт элемент бүрийн задралын хугацаа нь янз бүр байдаг. Хэсэг хагас задралын хугацаа нь секундыг хэд хуваснаа тэнцүү байхаас ахуулаад тэр бүм жилч үргэлжилдэг. Тиймээс цацраг идэвхт хаягдлыг аюулгүй болтол нь хамгаалж хадгалах шаардлагатай. Эхлээд цөмийн хаягдлыг тээвэрлэлтийн зориулалтад орхон тийж битүүмжилнэ. Ингэснээр альфа, бета туяанаас хамгаалж болно. Харин гамма туяа нь торхны ханны зузаанаас шалтгаалan эрч хүч нь багасах боловч нэвт шарсаар байдаг. Тиймд гамма туяанд өртөж хордохгүй тулд аюул тээшнээс аль болох холдох нь чухал. Хэрвээ та 2 дахин холдвол цацрагийн эрч 4 дахин багасна. Цөмийн хаягдал хадгалах торхыг бетоноор сутгаж давхар хар тугуулган хамгаалалт хийдэг. Онц аюултай цөмийн хаягдлыг тусгай хамгаалалттай торхонд агуулдаг. Түүнийг кастор торх гэж нэрлэдэг.
Энэ нь 40 см зузаантай ширмэн төмөр ба бетон бүрхүүлтэй торох бөгөөд дотор нь атомын цахилгаан стандаас гарсан хаягдал болон ашигласан цөмийн түлшний хаягдал савыг хадгалдаг байна. Гэсэн ч ширмэн төмөр бетон давхрагч нейтроны шаралтаас хамгаалж чаддаг тул нейтроны үйлчлэгийг сааруулахын тулд боор болон кадмигээр хийгдсэн тусгай тохируулагч савнуудыг кастер торхонд суулгадаг. Цөмийн хаягдлын булш болон түүнээс үүдэх аюул эрсдэл. Цөмийн хаягдлыг тээвэрлэлтийн торхонд мянган жилийн туршид аюулгүй хадгалах нь баталгаагүй нь ойлгомжтой. Дотор нь байгаа хаягдал аюулгүй болохоос өмнө торхонд нүхсөв үүсч цоорч гэмтэнэ. Цөмийн хаягдлыг газрын гүнд хэдэн зуун метрийн дор булшилбас цацрагийн аюул эрсдэл уурна. Гэвч газрын гүндх геологийн процессын явцад шулуулагт хагарал үүсч цөмийн хаягдал болсон агуулгад гүний ус нэвчих эрсдэлтэй. Ийм тохиолдолд хортой бодис дээшлэн газрын гадраагдах биосферийг хордуулах аюул бий. Германы Морслебенд дээр үед давс олборлож байсан уурхайд цөмийн хаягдал болжлахдаа хоосон хонгилуудын цементэлж бэхжүүлсэн байна. Гэвч тодорхой хугацааны дараа ус нэвтэрч цацраг идэвхт бодис алгуур тархан биосферт түгэх боломжтой. Мөн цацраг гүний усаар дамжин хоол хүнсэнд нэвтэрч ард иргэдийг дотроос нь хордуулагч аюулд хүрч болзошгүй. Загварчилсан тооцоогоор бол 45 мянган жилийн дараач ийм аюул учирч болох ажээ. Цөмийн булшнаас уугих аюул ард иргэдэд хэр их хор хөнөөлтэй вэ? Өнөөдөр Морслебений оршин суугчид жилдээ 1003 миллисиверт цацрагт шарагдаж байгаа тооцоо гарсан нь зөвшөөрөгдсөн хэмжээ болох жилийн 1.1 миллисивертэд хүрэхгүй байна. Жилд 1.1 миллисиверт цацрагт шарагдана гэдгийг хэрхэн ойлгох вэ? Цацрагийн ийм хэмжээний тунгаар шарагдсан 1 сая хүн тутмаас 5.5 хүн жил бүр хорт хавдраар нэмж өвчлөнө гэсэн статистик тооцоо байдаг. Германы цөмийн хаягдлын АС-2 гэдэг агуулгын хувьд харин цөмийн хаягдлаа усанд автсан тул германчууд газрын гүнд хадгалсан цөмийн хаягдлаа булааж гаргаж авахар оролдож байна. Цацрагаар хордсон ус газрын гадарга дээр гарч энэ хугацааг тооцох ямар ч боломжгүй байгаа ажээ. Конрад гэдэг өөр нэгэн сул ба дунд зэргийн аюултай цөмийн хаягдлын агуулгын хувьд 450 метрийн гүнд байрлах тул цөмийн хаягдал нь хүн ардад эрсдэл учруулахгүй гэж үздэг. Гэхдээ тус агуулгад ус орж цацрагаар бохирдвол 300 мянган жилийн дараа давхаргад гарч ирэх бөгөөд тэр үед цацрагийн тун жилд 1055 миллисиверт байхаар тооцоолжээ.